Сайн байцгаана уу эрхэм мэдээлэл үзэгчдээ. Сонноос угаас та бүхэндээ Чехийн 7 хоног мэдээллийн хөтөлбөрийнхөө шинэ дугаарыг хүрэхэд бэлэн боллоо. Хэрэв та манай сувагт subscribe хийж амжаагүй бол яг одоо subscribe button дээр дараарай. Европын холбооны цагаачлал ба орогнол болгох тухай шинэ гэрээг Европын парламент баталлаа. 2020 оны 9 дугаар сараас хэлэлцэж эхэлсэн Европын холбооны цагаачлал орогнол болгох тухай шинэ гэрээг Европын парламент 4 дугаар сарын 10-нд болсон хурлынхаа үеэр баталжээ. Тус гэрээ нь орогнол шилжилт хөдөлгөөнийг зохицуулах журам, гадаад хил дээр 3 дахь орны иргэдийг үзлэгт хамруулах журам, олон улсын хамгаалтанд авах нийтлэг процедурыг Европын холбоонд тогтоох журам, хилийн зурвасаас буцаах процедурыг тогтоох журам гэх зэргийн нийт 10 журмаас бүрдэнэ. Товчондоо энэхүү гэрээ нь 3 дахь орны, ялангуяа ойрхон орнод болон Хойд Африкийн орны иргэд орогнол хүссэн тохиолдолд Европын холбоо түүнийг нь хэрхэн зохицуулах талаар журмуудыг багтаасан томоохон хуулийн төсөл юм. Гэрээ хэрэгжиж эхэлснээр орогнол хүссэн өргөдлийг шийдвэрлэх хугацаа богиносч Европын холбооны гишүүн орнуудын эв нэгдэл хамтын ажиллагааг нэмэгдүүлнэ гэж Европын комисс үзэж байгаа аж. Тодорхойлбол цагаачлал орогнол хүсэгчдийг гишүүн орнуудад жигд хуваарлах замаар холбооны захын орнууд дахь ачааллыг бууруулах нь тус гэрээний нэг үндсэн зорилго. Хэрэв Европын холбооны айл нэг улс орогнол хүсэгчдийг хүлээн авахаас татгалзвал өөр хэлбэрээр дэмжлэг үзүүлэх үүргийг энэхүү гэрээний дагуу хүлээнэ. Жишээ нь хүлээн авахаас татгалзсан орогнол хүсэгч бүрт мөнгөн тусламж буюу 20 мянган евро төлөх, эсвэл Европын холбооны цагаачлал орогнолыг зохицуулах ажилд хүний нөөц, материалын баазын дэмжлэг үзүүлэх үүргийг хүлээх юм. Дээрх 10 журам тус бүр дээр Европын парламентын гишүүдээс санал хураасан бөгөөд бүх журмыг дийлэнх гишүүд дэмжсэн тул энэхүү гэрээ батлагдсан байна. Хэдий тийм боловч журам тус бүр дээр эсэргүүцсэн эсвэл санал өгөхөөс татгалзсан гишүүд ч цөөнгүй байжээ. Чех улсын засгийн газрын хувьд өнгөрөх 2 дугаар сард тус гэрээнд санал өгөхөөс татгалзсан удаатай. Учир нь энэхүү гэрээ нь хууль бус цагаачлалын асуудлыг шийдвэрлэх тал дээр өмнө нь баримталж байсан зохицуулалтаас илүү дээр болсон ч яг төгс хувилбар болж хараахан чадаагүй гэж үзэж байгаа юм. Гэсэн хэдий ч 4 дугаар сарын дундуур засгийн газрын тэргүүн Петр Фиала болон Дотоод хэргийн сайд Вит Ракушан нарын хүмүүс энэхүү гэрээг бүхэлд нь авч үзвэл сайн гэрээ болсон гэж дүгнэж буйгаа илэрхийлжээ. Энэхүү гэрээ хэрэгжиж эхэлснээр Чех улс ойролцоогоор 480 сая кронд зарцуулах шаардлагатай болно хэмээн сайд Ракушан мэдгдсэн байна. Чехийн засгийн газрын сөрөг хүч Ано намын дарга Андрей Бабиш болон эрхчлөө шууд арчил намын дарга Томи Окамора нар уг гэрээг эсэргүүцэж буйгаа удаадараа илэрхийлсэн билээ. Гэрээ хэрэгжиж эхэлснээр Брюссел болон баруун Европын орнууд өөрсдийн нуруунд дээрх ачаагаа төв болон зүүн Европын орнууд руу шилжүүлж, улмаар терроризм, хүчирхийлэл, хулгай, хүн амны хэргийн тоо эдгээр улсуудад нэмэгдэн хэмээн ноён Томи Окамура хэлжээ. Гэхдээ Украинаас олон тооны дүрвсэд хүлээн авсан Чех зэргийн улсууд дээрх гэрээний дагуу оногдох зарим үүргээс чөлөөлөгдөх боломжтой хэмээн Европын холбооны дотоод хэргийн комиссар Илва Йоханссон мэдгдсэн байна. Цагаачлал орогнол олгох шинэ гэрээг Европын холбооны консул албан ёсоор зөвшөөрснөөр хэрэгжиж эхлэх юм. Дээрх журмуудыг гишүүн орнууд өөрсдийн хуулиндаа тусган хэрэгжүүлж эхлэхэд 2 жилийн хугацаа олгох аж. Европын комисс одоогоор хууль хэрэгжилтийг нэвтрүүлэх төлөвлөгөөг боловсруулж байгаа ба үүнийгээ 6 дугаар сарын 30-ны дотор бэлэн болгохоор ажиллаж байна. Учир нь 7 дугаар сарын 1-нд Бельги улс Европын комиссыг удирдах эрхээ Унгар улсад шилжүүлэх юм. Мөн 6 дугаар сарын 6-наас 9-ний хооронд Европын холбооны гишүүн 27 оронд Европын парламентэд ирэх 5 жилийн хугацаанд ажиллах гишүүдийг сонгох сонгуул болно. Чехэд амьдардаг гадаад эмэгтэйчүүд үр хөндүүлэхтэй холбоотой хуулинд өөрчлөлт орж магадгүй. Чех улс дахь хүний эрхийн асуудлын талаар Amnesty International төрийн бус байгууллагын хийсэн 2023 оны дүгнэлтэд бэлгийн болон нөхөн үржихуйн эрхийн тухайд ингэж бичжээ. Европын холбооны улсаас бусад улсын иргэнд үр хөндөлт хийхийг хуулиар хориглосон гэж Чехийн ангаах ухааны танхим буруу тайлбарладагаас үүдээд Чехийн эрүүл мэндийн олон байгууллага гадаад эмэгтэйчүүдэд үр хөндөлт хийхээс татгалздаг байна. Гэвч хууль нь тэгж заагаагүй хэмээн эрүүл мэндийн яам удаадараа мэдэгдэж байжээ. Энэхүү дүгнэлттэй холбогдуулан ангаах ухааны танхим болон эрүүл мэндийн яам аль аль нь тайлбар өгсөн байна. Эрүүл мэндийн яамны зүгээс үр хөндөлтийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тогтоолд гадаад эмэгтэйчүүдэд үр хөндөлт хийх тухай зохицуултыг оруулж өгсөн. Өөрөөр хэлбэл тусгай журам эсвэл олон улсын гэрээний дагуу Чех улсад оршин суух эрх авсан эмэгтэйчүүдийг төр оршин суугч гэж үзэхгүй тул үр хөндүүлэхийг зөвшөөрнө хэмээн тайлбарлажээ. Харин ангаах ухааны танхим уг тайлбарыг буруу гэж үзэж байгаа юм. Учир нь эрүүл мэндийн яамны дээрх тайлбар нь 2015 онд батлагдсан Европын чөлөөт хөдөлгөөний талаарх удирдамж дээр суурилсан аж. Энэ нь удирдамж төдий учраас тусгаар улсын хуулийг шууд өөрчлөх чадамжгүй гэсэн хууль зүйн дүгнэлтийг ангаах ухааны танхим хийсэн байна. Харин хуулийн дагуу зөвхөн байнгын оршин суух зөвшөөрлөлтийг
гадаад эмэгтэй л Чехэд үр хөндүүлэх эрхтэй хэмээн тус танхим тайлбарлажээ. Одоогоор Чех улсад даган мөрдөж буй үр хөндөлтийн тухай хууль нь 1986 онд анх батлагдсан аж. Энэхүү хуулинд эмэгтэй хүн жирэмслэлтэй зохиомлоор таслан зогсоох хүсэлтэд өөрийн оршин суугаа газар эсвэл ажил сургуулийн харьяаллын дагуу эрүүл мэндийн байгууллагын эмэгтэй эмчид бичгээр гаргана гэж тусгасан байдаг байна. Анагаах ухааны танхимаас гаргасан хууль зүйн дүгнэлтээр уг заалтыг хоцрогдсон коммунист гэж үзжээ. Энэхүү хуулийг зөрчин үр хөндсөн эмчид 5 жил хүртэлх хугацаагаар хорих ял ноогдуулна хэмээн эрүүгийн хуулинд заасан байдаг байна. Тиймээс анагаах ухааны танхимын хуульчид эрүүл мэндийн яамыг дээрх хуулинд Европын холбооны удирдамжид нийцүүлэн нэмэлт өөрчлөлт оруулахыг зөвлөжээ. Өөрийн хүсэлтээр үр хөндүүлэхийг Европын ихэнх орны хуулинд зөвшөөрсөн байдаг. Чех улсад жирэмсний эхний 12-7 хоногийн дотор өөрийн хүсэлтээр үр хөндүүлэхийг зөвшөөрдөг бол 12-оос 24 дахь 7 хоногийн хооронд зөвхөн ургийн гажигтай тохиолдолд үр хөндүүлэхийг зөвшөөрдөг байна. Чех даяар хэд таргалалт ихсэж байгаатай тэмцэхүүднээс Прагийн эмнэлэг XXL хэмээх таргалтын төв нээлээ. Чех улсын хэмжээнд хэд таргалалтай 150 мянга орчим хүн байдаг гин. Иргэдийн дунд таргалалт ихсхийн хэрээр таргалтаас үүдэлтэй өвчний тооч нэмэгдэж байгаа аж. Тиймээс Прагийн Вишеобецна факультны немоцница буюу их сургуулийн ерөнхий эмнэлэг XXL хэмээх таргалтын тусгай тасаг нээж шин тоног төхөөрөмжөөр тоногжээ. Тухайлбал энэ тасгийн орнууд ердийн тасгийн хас том бөгөөд 500 кг хүртэлх таацтай. Энгийн ортой үед хэд таргалалтай өвчтнийг босгож хэвтүүлэхэд 10 сувилагч шаарддаг байсан бол тусгай зориулалтын энэхүү орны ачаар ийм ажлыг хийхэд ердөө 2 сувилагч шаардлагатай аж. Энэхүү шин тасаг нь зөвхөн таргалалттай өвчтнүүдэд зориулагдсан тул компьютер томограф, рентгений аппарат зэрэг эмчилгээ шинжилгээний бусад төхөөрөмжүүд нь ч мөн үүнд цогцсон том хэмжээтэй гин. Чех дахь таргалтын талаар зарим баримтыг дурдвал Чехийн 6 хүүхэд тутмын нэг нь таргалалттай. Нийт иргэдийн дор хаяж 30% нь таргалалттай. 10 Чех тутмын 6 нь илүүдэл жинтэй эсвэл таргалалттай. Эрэгтэйчүүдийн 33 орчим хувь, эмэгтэйчүүдийн 26 орчим хувь нь таргалалттай. Европын холбооны 2019 оны тайлангаар Чех улс таргалтынхаа түвшнөөр Хорват, Малта, Унгар улсын араас 4-дүгээрт бичигдэж байжээ. Прагийн их сургуулийн ерөнхий эмнэлгийн таргалалт чихрийн шижин өвчин судлалын төвийн эрхлэгч Мартин Празнигийн хэлснээр тус эмнэлгийн жилд хэд таргалалттай 100 гаруй өвчтөнд эмчилгээ хийдэг гин. Тийм ч учраас тэдэнд зориулсан тусгай тасаг нээх зайлшгүй шаардлагатай байсан гин. Таргалт нь Чехэд хамгийн өргөн тархаж буй өвчин бөгөөд 2-р хэлбэрийн чихрийн шижин, холестерины хэмжээ ихсэх, судасны нэвчилт муудах зэрэг эрүүл мэндийн ноцтой асуудалд хүргэдэг гэдгийг эмч нар анхааруулж байна. Эдгээр ноцтой өвчнөөс сэргийлэх гол арга зам нь таргалалттай аль болох эрт тэмцэж эхлэх гин. Үүний тулд амьдралынхаа хэв маягийг өөрчлөхөөс ахуулаад өвчтөн өөрөө хамгийн их хичээл зүтгэлийг гаргах шаардлагатай нь ойлгомжтой. Гэхдээ эмч нараас ч бас тусалцаа авах нь боломжтой бөгөөд чухал гэдгийг Празны эмч тайлбарлажээ. Тухайлбал өөхлөх өвчнийг эмчлэх, хагалгаа хийх гэх мэтээр эмч нар өвчтөнд туслах боломжтой байдаг байна. 4-р сард Чехэд цаг агаар огцом хүүтэрсний улмаас ирэх намар жимсний үн өсөх хандлагатай байна. 4-р сарын эхний 7 хоногт Чех улсад нэмэх 27 градус хүртэл хаалж байсан ч сарын дундаас энэ байдал эрс өөрчлөгдөж хэд хоногийн турш ихэнх нутгаар өглөөдөө хяруутай байсан билээ. Шумава, Крконош зэрэг уулархаг нутгаар цас хүртэл орсон. 4-р сарын 22-ны даваа гарагт Соколов дүүргийн Ролова тосгонд хасах 11.7 градус хүртэл хүүтэрсэн нь Чех улсын хувьд 4-р сарын хүйтний рекорд болжээ. Ийхүү эрс хүүтэрсний улмаас Чех улс даяар их хэмжээний жимсний мод тэр дундаа усан үзмийн мод хөлдөж жимслэх боломжгүй болсон байна. Үүнээс үүдэж буй хохирлын мөнгөн дүн ойролцоогоор 2.1 тэрбум крон болж байна хэмээн дарс үйлдвэрлэгчдийн холбоо тооцоолжээ. Герман, Польш, Франц зэрэг улсуудад ч мөн цаг агаар огцом хүүтэрч ургацад баггүй уршиг учруулсан байна. Чехийн тариаламжид хэдийгээр жимсний модоо хөлтгөөс хамгаалахын тулд дунд нь галт хүлж байсан ч энэ нь төдийлөн үр дүн өгөөгүй аж. Өмнөд Моровын зарим тариаламжид ургацынхаа 30 орчим хувийг алдсан гэж ярьж байна. Харин илүү хүйтэн цаг агаартай хэсгийн тариаламжид үүнээс хэд дахин илүү хохирол амссан тухайгаа ч мэдэгдээд байгаа юм. Тиймээс жимсний тариаламжид болон дарс үйлдвэрлэгчид хөдөө аж ахуйн яамнаас ямар нэг дэмжлэг үзүүлэхийг хүсжээ. Хүсэлтийн хариуд хөдөө аж ахуйн яамны сайд Марек Виборны тэдний төлөөллийг 5-р сарын 2-нд хүлээн авч уулзахыг хүссэн байна. Уулзалтын үеэр цочор хүүтэрсний улмаас ямар хэмжээний хохирол учирсныг тодорхой тоо мэдээлэлээр үндэслэн тооцоолж засгийн газрын зүгээс яаж дэмжлэг үзүүлж болох талаар хэлэлцэх гэнэ. Хэдийгээр засгийн газраас боломжийнх нь хэрээр дарс үйлдвэрлэгч болон жимс тариаламжтад дэмжлэг үзүүлэхээ амласан ч энэ нь нэгэнт үгүй болсон ургацыг эргүүлэн авчрахгүй билээ. Тиймээс Чех улсад ирэх намар дарс болон зарим жимсний үн өсөх магадлал өндөр байна.
Маялис хөгжмийн фестивалийн үеэр шар аригны аягнаас болж зохион байгуулагчид болон үзэгчдийн хооронд томоохон маргаан үүсжээ. 4-р сарын 27-ны бямб гарагт Праг хотод оюутны хөгжмийн наадам Маялис болсон билээ. Наадам дуусгын алдад зохион байгуулагчид болон үзэгчдийн хооронд томоохон маргаан үүсч улмаар цагдаагийн алба хаагчид очиж маргааныг намжаасан байна. Цагдаа нарыг очих үед уур бухимдлаар дүүрсэн зочид зохион байгуулагчдыг хулгайч гэж харан тэдний зүг шар аригны хуунцар аяг шидэлж байсан гин. Альва фестивал дээр үзэгч зочид уух юм авахдаа өөрийн гисэн аяггүй бол тодорхой хэмжээний мөнгийг барьцаа болгон төлөөд уух зүйл худалдаалагчаас аяг авч хэрэглэдэг. Наадам дуусах үеэр аяга буцааж өгөөд барьцаа мөнгөө авдаг. Прагийн Маялис фестивал дээр шар аригны аягны барьцаа 70 крон байсан бөгөөд аяга өгөөд барьцаа мөнгөө эргүүлэн авах 2 цаг ажиллаж байсан байна. Гэтэл наадам дуусгын алдад барьцаа буцаах 1 цагийнх нь бэлэн мөнгө дуусч зочдод төлөх мөнгөгүй болсон гин. Мөнгөө авч чадаагүйдаа бухимдсан зочид шар аригны асраар дүүрч улмаар наадмыг зохион байгуулагчид руу аяга шидэлж эхэлжээ. Наадмыг зохион байгуулагч Sherwood Digital компани ажилтан Михаил Шаманекс энэ асуудлын талаар тодруулахад тэрээр шар ариг худалдаалагчид яхаараа бэлэн мөнгөгүй болчихсныг ойлгохгүй байна. Тэд барьцааны мөнгийг буцааж өгөхийн тулд бэлнээр нь хадгалж байх ёстой. Магадгүй хулгай эсвэл өөр ямар нэг асуудал гарсан байж болох юм. Бид энэ асуудлыг шалгаж байна гэж хариулжээ. Зохион байгуулагчдын олж тогтоосноор ойролцоогоор 500 хүн аягны барьцаагаа авч чадаагүй. Тэд зочдоос уучлал гуйгаад хохирлыг нь барагдуулна гэж мэдгдсэн байна. Гисэн хэдий ч наадмын маргааш нөгөөдрөнч барьцаагаа буцааж авах нь байтугай баахан аягтай харьсан гэж сошиал медиагаар бичих хүн цөөнгүй байсан юм. 50 жилийн өмнө үйлчилгээнд явж байсан Чехийн хамгийн анхны метрогоор аялаарай. Праг хотын хамгийн анхны метро 1974 оны 5 дугаар сарын 9-ний өдөр үйлчилгээнд гарч байжээ. Хамгийн анх нэгдсэн чиглэл нь Качаровоос Соколовскаг хүрдэг нийтдээ 9 зогсоолтой байсан бөгөөд энэ нь одоогийн улаан шугам буюу Ц шугамын Качаровоос Флоренц хүрэх зам юм. Энэ жил Прагийн метроны 50 жилийн ой болж буйг тохиолдуулаад Прагийн нийтийн тээврийн газар 1974 онд явж байсан Чехийн хамгийн анхны метрог үйлчилгээнд гаргахаар болжээ. 5 дугаар сарын 8-ны олон нийтийн амралтын өдрөөр зорчигчид энэхүү түүхт тэргээр аялах боломжтой бөгөөд нэмэлт төлбөр төлөх шаардлагагүй нийтийн тээврийн энгийн тасалбараараа явах боломжтой. Хамгийн ихний тусгай метро болох 3 бүхийг бүхий ЭЧС загварын метро нь анхны маршрутаараа буюу Ц шугамын Качаров буудлаас өглөөний 9 цаг 19 минутанд хөдөлж Флоренц буудал хүртэл явна. Үүний араас 5 бүхийг бүхий хар мөг хочтой 8171 загварын метро 9 цаг 25 минутад Качаровоос хөдөлж Надраши Холошевоцыг хүртэл явна. Дараа нь 9 цаг 30 минутад сэргээн засварсан 8171М загварын метро Качаровоос хөдөлж Латви хүртэл явна. Хамгийн сүүлд нь 9 цаг 35 минутанд одоогийн Ц шугамд явж буй М1 загварын метроны хамгийн анхны прототип Качаровоос хөдөлж Литняны хүртэл явах юм. Хэрв та дээр хуваарийн дагуу түүхэн метронуудад сууж амжихгүй бол санаа зовох хэрэггүй. Эдгээр 4 загварын метро нь 5 дугаар сарын 8-ны өдөр Ц шугамаар 16 цаг хүртэл явах юм. Цагийн хуваарийг бүтнээр нь харахыг хүсвэл ДПП цэг ЦЗ -6-аас метро 50 -6-аас ESD гэсэн холбоосоор орж цагийн хуваарийг татаж авах боломжтой. Европын томоохон 12 хотыг харьцуулсан судалгаа. Праг хотын төлөвлөлт хөгжүүлэлтийн хүрээлэн Прагт амьдрахад ямархуу байдгийг тодорхойлох зорилгоор Европын нөхцөлд Праг хот гэсэн нэртэй өргөн хүрээний шинжилгээг хийжээ. Ингэхдээ Амстердам, Барселона, Будапешт, Бухарест, Варшав, Вена, Копенгаген, Милан, Мюнхен, Праг, Софи, Стокгольм гэсэн 12 хотыг харьцуулан судалсан байна. Эдгээр хотуудыг сонгохдоо Прагтай харьцуулахад тохиромжтой байдлыг авч үзэхээс гадна олон талт байдлыг нь бас авч үзжээ. Европын холбооны өрн, дорн, өмнөд, умард, түүх эсгүүдэд байрлах улсын болон бүсийн нийслэл эдгээр хотууд нь хүн амын хувьд хамгийн багадаа Прагаас 2 дахин бага, хамгийн ихтэй Прагаас мөн л 2 дахин их хүн амтай. Нийтэд нээлттэй олон төрлийн судалгаа тайланг ашиглан хийсэн энэхүү шинжилгээний үр дүнг амьдрах нөхцөл буюу орон сууц, ажиллах нөхцөл буюу цалин ажилгүйдлийн түвшин, хотын хөдөлгөөн буюу машин дугуй, нийтийн тээврээр зорчих нөхцөл, амралт чөлөөт цагаа өнгөрүүлэх нөхцөл ба эрүүл мэнд гэсэн 4 үндсэн хэсэгт хуваан тайлгнасан байна. Нэгдүгээр хэсэг буюу байр орон сууцны нөхцөл. Праг хотод орон сууцны түрээсийн үн ойролцоогоор сарын цалингийн 40% таа тэнцэхэр байгаа нь эдгээр хотуудаас хамгийн өндөр үзүүлэлт байна. Өөрөөр хэлбэл Прагт орон сууцны өртөг хамгийн өндөр байгаа юм. Харин эдгээр хотуудад орон сууц худалдан авахад хамгийн үнэтэй хот нь Барселона
2-дугаарт Амстердам, 3-дугаарт Праг хот орсон байна. 1000 хүнд ногдох гэр орон гүйчүүдийн тоог нь харьцуулбал Милан хот гэр орон гүйчүүдийн түвшин хамгийн өндөртэй байгааг нь. Үүний араас 1000 хүн тутамд 8.6 гэр оронгүй хүн ногдож буй Праг хот 2-дугаарт бичигджээ. 2-дугаар хэсэг буюу ихтэй сургууль болон ажиллах нөхцөл. Дээрх хотууд дахь дундаж цалингийн хэмжээг харьцуулахдаа цалинг мөнгөн дүнгээр нь бус худалдан авах чадвараар нь харьцуулан үүссэн байна. Ийхүү харьцуулахад 2021 оны байдлаар Праг хот 12 хотын 8 дугаарт жагссан байна. Гэхдээ сайн мэдэн гэвэл Праг хот олон жилийн турш хамгийн бага ажилгүйдлийн түвшинтэй байгаа хот юм. Мөн Праг хотын хүн амын дунд их сургууль сурдаг оюутны эзлэх хувь хэмжээ харьцангуй дээгүүр буюу сүүлийн 10 жилийн хугацаанд эхний 3-т багтсан байна. Эдгээр хотууд дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ хэдэн хувьтай тэнцэх хэмжээний мөнгийг судалгаа шинжилгээний ажил зарцуулдгийг харьцуулбал хамгийн их хөрөнгө оруулалтыг Копенгаген хот хийдэг гэж харагдаж байна. Үүний араас Мюнхен, Вен, Стокгольм хотууд орсон бол Праг хот 5 дугаарт бичигджээ. 3 дугаар хэсэг буюу хувийн болон нийтийн тээврийн хэрэгслийн нөхцөл. 1000 хүнд ногдох автомашин эзэмшигчийн тоогоор Варшав хот жагсаалтыг тэргүүлж байна. Сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд Варшавт машин эзэмшигчийн тоо эрс өссөн байдал анзаарэгдэж байна. Харин Праг хотод 1000 хүн тутамд 721 машин эзэмшигч ногддог гэсэн үзүүлэлтээр жагсаалтын 2 дугаарт бичигджээ. Копенгаген, Амстердам хотуудад олон жилийн турш машин эзэмшигчийн тоо тогтвортой бага байгаа нь энэ жагсаалтаас анзаарэгдэж байна. Мөн энэ хоёр хот дугуйчдын тоогоороо бусад хотоос эрс давмгаалж байгаа юм. Харин Праг хот дугуйчдын тоогоороо хамгийн сүүлийн байранд Бухарест хоттой хамт бичигджээ. 12 хотын нийтийн тээвртэй холбоотой үзүүлэлтийг харьцуулж үзэхэд хамгийн боломжийн үнэтэй нийтийн тээвртэй хотоор Вен хот шалгарсан байна. Уг харьцуултыг хийхдээ нийтийн тээврийн 1 сарын тасалбарын үнийг сарын дундаж цалинтай харьцуулан жагсаасан байна. Вений нийтийн тээврийн сарын тасалбарын үн дундаж цалингийн ердөө тэг 152%-тай тэнцдэг аж. Праг хотын хувьд нийтийн тээврийн сарын тасалбар нь дундаж цалингийн 102%-тай тэнцдэг гэсэн боломжийн үзүүлэлттэй гарсан бөгөөд энэ жагсаалтын 5 дугаарт бичигджээ. Харин хамгийн өндөр өртөгтэй нийтийн тээвртэй хотоор Софи хот шалгарсан байна. Хотын нийтийн тээврийн үзүүлэлт сайн гарахад нөлөөлдөг нэг чухал үзүүлэлт бол метроны замын урт буюу хамрах хүрээ юм. Стокгольм, Барселона, Милан, Мюнхен, Копенгаген зэрэг хотуудад метроны сүлжээний хамрах хүрээ нь трамвайныхаасаа илүү байгаа харагдаж байгаа бол бусад хотуудад трамвайн сүлжээ нь илүү өргөн хамрах хүрээтэй байдаг гэнэ. 4-р хэсэг буюу чөлөөт цаг эрүүл мэндтэй холбоотой үзүүлэлтүүд. Эдгээр хотуудад 7 хоногт ногдох ажлын цаг дунджаар хэд байдгийг 2013-2022 оны байдлаар харуулжээ. Үүнээс харахад хамгийн бага ажлын цагтай хот нь Амстердам байна. Энэ хотод 7 хоногийн ажлын дундаж цаг 2013 онд 30.2 байсан бол 2022 онд 32.2 цаг болжээ. Харин Будапешт, Праг, Софи, Бухарест, Варшав хотуудын ажлын цаг хамгийн урт буюу 7 хоногт 39.3-аас 40.8 цаг байдаг. Чөлөөт цагаа өнгөрүүлэх нөхцөлийг дүгнэхэд чөлөөт цаг өнгөрүүлэхэд тохиромжтой газруудын тоо, эзлэх талбай зэрэг үзүүлэлт чухал. Тэгвэл хамгийн их талбайг хамарсан ногоон байгууламжтай хотууд нь Стокгольм, Варшав, Барселона, Софи, Вен хотууд байгаа бол хамгийн их модтой хотууд нь Варшав, Будапешт, Софи хотууд байна. Праг хот ногоон байгууламжийн үзүүлэлтээрээ дундаж үзүүлэлттэй тооцогдож байна. Хотын хөгжилд иргэдийн оролцооч мөн чухал гэдэг утгаар энэхүү судалгаанд эдгээр хотуудын иргэд сонгуульд хэр идэвхтэй оролцдгийг бас авч үзжээ. Копенгаген, Стокгольм хотын иргэд сонгуульд хамгийн идэвхтэй оролцдог юм байна. Энэ хоёр хотын улс хотын сонгуулийн эрс аль аль нь 80-аас дээш хувьтай байдаг байна. Харин Варшав, Мюнхен, Будапешт, Вен хотуудад аль аль сонгуулийнх нь эрс 70%-аас дээш байдаг бол Прагийн иргэдийн хувьд хотын сонгуульд 70.15%, улсын сонгуульд 65%-ыг 43% эрстэй ордог байна. Харин Софи, Бухарест хотуудад сонгуулийн эрс хамгийн бага буюу 45-аас доош хувьтай байна. Мөн урлаг спортын арга хэмжээнд хотын иргэд хэр их явдгийг тодорхойлохоор кино, театр, хөл бөмбөгийн стадионы үзүүлэлтүүдийг судалсан байна. Амстердам хотын иргэд кино, театрт зочилдог тоогоороо тэргүүлсэн бол Милан, Мюнхен хотууд хөл бөмбөгийн стадионы үзүүлэлтээрээ тэргүүлжээ. Эцэст нь хотын иргэдийн сэтгэл зүйн эрүүл мэндийн нөхцөл байдлыг харьцуулахаар амиа хорлолтын түвшнийг авч үзжээ. 100,000 хүнд ногдох амиа хорлолтын тоогоороо Будапешт 1-р, Праг 2-р, Мюнхен 3-р бичигдсэн байна. Харин Бухарест хот амиа хорлолтын түвшнөөр олон жилийн турш хамгийн доогуур үзүүлэлтийг хадгалж чаджээ.
Энэ удаагийнхаа мэдээний төгсгөлд Чех улсын байгалийн сайхантай танилцаад тус болох явган аялагчдад зориулсан порталыг танилцуулъя. Хэрэв та олон хүн бужигддаггүй, нам хүн байгальд алхах дуртай бол Чехийн байгаль орчны яам хамтран хөгжүүлж буй EPO хэмээх явган аяллалын портал вебсайт болон аппликейшнийг ашиглаарай. Энэхүү порталд жуулчдын төдийлөн мэдээд байдаггүй аяллалын олон чиглэлийн дэлгэрэнгүй мэдээлэл бий. Снежка, Адаршбах, Бохемен Диважин, Чехийн Швейцар гээд явган аялахад тохиромжтой жуулчдын дунд маш алдартай байгалийн үзэсгэлэнт газрууд аялал жуулчлалын улирлын оргил үеэр байнга хүний хүлд дарагдсан байдаг. Гэвч Чехэд эдгээр цогцлбор газруудаас өөр олон байгалийн үзэсгэлэнт газар бий. Харин яг хаана ямар сонирхолтой газрууд байдгийг гадаадын иргэд бит байтугай нутгийн уугуул зарим иргэдч төдийлөн мэддэггүй гэн. Тийм ч учраас эдгээр үзэсгэлэнт газар нь аялагчдын хүлд дарагдаагүй нам гүмхэн оршсоор байгаа юм. EPO порталын мэдээллийг англи болон чех хэлээр унших боломжтой бөгөөд эндээс та өөрийн хүсэл сонирхолд нийцэх аяллалын маршрутыг олоход тун хялбар байх болно. Учир нь аяллалын маршрутыг хайхдаа туулах замаас нь хамааруулаад богино, дунд, урт, тойрог замын аялал гэж хайх боломжтойгоос гадна нохоотой эсвэл хүүхэдтэй аялахад тохиромжтой гэх зэргээр тусгай шүлтүүрээрч хайх боломжтой. Мөн сонгосон маршрутынхаа талаар дэлгэрэнгүй мэдээллийг авах эсвэл мэдээлэл нэмж оруулах боломжтой. Тухайлбал таны сонгосон чиглэлдэх амьтан, ургамал, усны талаар мэдээлэл, ойр хавьд нь болж байгаа арга хэмжээ болон тухайн газартай холбоотой сонирхолтой түүх гэх мэт мэдээллийг авах боломжтой юм. Чехийн байгалийн цогцлбор болон тусгай хамгаалтын газруудын удирдлагууд энэхүү портал дээрх мэдээлэл нь үнэн зөв гэдгийг баттгсан бөгөөд аялагчдыг тус порталыг ашиглахыг уриалжээ. Чехийн 7 хоног мэдээллийн хөтөлбөртэй хамт байсан үзэгч танд баярлалаа. Танд манай мэдээ таалагдсан бол subscribe товч дээр дараарай. Таны эх 7 хоногийн ажил үйлсэд амжилт хүсье.